За өдрийн минь энэ өдрийн минь орой минь за өнөөдрийн хийх сэдв бол ерөөдөө юм. Миний хизээч YouTube дээр оруулж байгаа нэг сэдв байдаг юм байна л да. Таны сүнсний зорилго юу вэ те? Энэ амьдралд өөрөө чинь сүнсний зорилго юу вэ? Юу хийж бүтээх ёстой вэ? Гэдэг талаас нь бүгдээрээ сахиусуудын мессежийг авах болно. За өнөөдөр чулуу сонгохгүй. Зүгээр энэ 3 хүзрээс сонгоход л хангалттай гэсэн үг. 1 дугаар нь энэ хүзэр, 2 дугаар нь энэ хүзэр, 3 дугаар нь энэ хүзэр байх болно. 1 2 3. За би ер нь бол бичлэгээд ер нь бол эдит хийдэг. Та нар мэдэндээ тасддгүй шүү дээ. Тэр чигээр нь хийгээл. За заримдаа баг зэрэг нь уушдаг байх. Яг нь шууд явхад бол иймэрхүү зүйлүүд бол гардаг тийм мэдэх байх. Тэг өнөөдөр бол тастаж эдит хийж нийлж оруулахаас өөр аргагүй. Яагаад вэ гэдэг нь одоо хэлж өгье. Ерөнхийдөө тус болгоны дугаар болноос би эхлээд манифест хийгээд сахиусуудаа залбираад шившээд манифест хийсний дараагаар хөөцрөө холж агаад сүнсний зорилго чи юу вэ гэдгийг гаргаж ирнэ баг зэргийн зан үйл хийн. Зан үйл хийх байхгүй. Тэгэхээр чи нөгөө ингээд YouTube дээр ингээд оруулах юм бол айгүй нуршаа болчих байх. Дээрээс нь тэгээд хүмүүсийн хажууд бичлэг явж бас би манифест хийгээд амьсгалаал тэ бясалгал хийгээл залбираад байх нь жоохон төвөгтэй видео контент болчих гээд байна. Тийм болохоор ойлгоорой тэ тус бүр дээр нь зам яах нь вэ гэхээр сүнслэг ертөнцтэй холбоонд бол манифест хийх нь байна, залбирал үлдэх нь байна тийм үү, баг зэргийн зан үйл хийх нь байна гэсэн үг. За тийм болохоор ингээд 3 тастаж оруулъя шүү. За тэгээд эхлэх цагууд нугасаа бүлгийн сонголтын дээр бол гараад ирнэ те комент хэсгээс юм уу description box-оос угаасаа үзэж болно. За тэгээ надтай холбогдох хаягууд нь гарчны доор сум заасан дээр буюу description box дээр байрлсан байгаа миний Facebook page, Instagram хаягууд болон онлайн дэлгүүрийн линкүүд байрлсан байгаа. За тэгээд эхлэх цагууд нь байрлсан байгаа. За description box гэдгийг зарим нь ойлгодгүй хайгаад болдгүй юм шүү лээ. Тийм бол би комент хэсгээр бас copy гээ тавьчих болохоор тэгээд комент хэсгээс топ гэдэг дэнд дарах юм бол гараад ирэн шүү. Яаж холбогдох гэл ингээд хүмүүс чат бичээлх ярихт болгонд нь тийм ээ. Тэгээд за тэгээд дахиж тодорхой хэллээ шүү. За тэгээд тавтаа сууж бүлгийн сонголтуудаа үзээрэй. Сандрах хэрэггүй дандаа хэлдэг тийм үү. 1 дугаар нь таны сүнсний зорилго юу вэ? 2 дугаар нь энэ таны сүнсний зорилго юу вэ? 3 дугаар нь таны сүнсний зорилго, амьдралын чинь зорилго юу вэ? За удахгүй бүгдээрээ сахиусуудын зөвлөгөөтэй уулзцгаая. Яа тэгэхээр 1 дугаараар хэмээн группийн уншлагад 1-р бүлгийн уншлаган дээр таны сүнсний зорилт юу вэ гэж харахад бол дээд хүзэр, Hermit, Ace of Cups, Seven of Pentacles гэдэг хүзрүүд гарсан байна. За эхлээд ерөөхдөө бол энэндээс ингээд хараад хад бол за Ace of Cups нь болохоор юу вэ гэхээр сэтгэл хөдлөлтэй хайрын эхлэл, сүнслэг сэргэн мандалтын бэлэг тэмдэг бас болдог байхгүй. Тэгэхээр чиний сүнсний зорилгоудын нэг нь болохоор за хайрыг хуваалцах тийм үү гэдгийг бусдад сэтгэлийн урам өгчтэй урам өгөх бусдад юу нь бол сэтгэл зүрхээ зориулж одоо цайлган сэтгэлээр хандах те урам зориг өгөхтэй бас холбоотой гэж харуулж байна. Магадгүй бас урлаг сэтгэл зүй дээр бас энэ одоо чиний сүнсний зорилго бол илэрч болно. Эсвэл хүмүүс туслагч байдаг юм уу? Жишээ нь одоо чи урлагийн хүн бол биш үү? Эсвэл сэтгэл зүйч болох хүсэлтэйч байдаг юм уу те? Ийм бол одоо сонирхолтой эсвэл ийм мэрэгчлээ бол хэрэг мэрэгчлээ бол шүү. Тодорхой хэмжээгээр өөрийнхөө нэг төрлийн те сүнсний зорилгоо бас биелүүлээд явж байгаа хүн байна. За яг уу заавал энэ сүнсний зорилготой та нарт байна. Урлаг одоо урлагийн хүн болох ч юм уу сэтгэл зүйч болох албагүй. Гэхдээ яг нөгөө хэрвээ чиглэлээр одоо 1-р дугаарыг сонгосон хүмүүс маань урлагийн талын хүн дуучин, бүжигчин, жүжигчин ч байдаг юм уу те. Сэтгэл зүйч байдаг юм уу те. Одоо философи сонирхдаг хүнч байдаг юм бол үзэж байгаа бол гэж аахгүй юу те тодорхой хэмжээгээр та сүнснийхаа нэг зорилгыг биелүүлээд явж байгаа хүн биш шүү. За Hermit хүзрээс харахад бол энэ айгуу тийм гүн гүнзгий утга учиртай хөгжлөлтэй те хүн өөрийнх нь дотоод ертөнц рүүгээ өнгөж харах те өөрийнхөө яг юу хүсэж байгаа ямар хүн байдгийг ирж хайх тал дээр одоо учир утгыг илэрхийлдэг хүзэр. Тэгээд чи бусдад те одоо бусдыг замчилж өгөх тийм үү одоо энэ дээр ингээ хүн байгааз харах юм бол харахуд дэлүү барьсан настай хүн харагдчихаасаа. За юу гэхээр энэ бол бусдад замчлах тийм үү. Сүнсний замыг нь олж өгөхөнд туслах, бусдыг эмчлэх,
удирдах замаар те бас өөрийнхөө сүнсний зорилгыг биелүүлэх чадвартай хүн гэсэн үг. Тэгэхээр өөртөө ганцаарчилсан одоо эрэл хайгуул өөрчлөлт амьдралынхаа утга учирыг ойлгохын тулд бас чиний нэг сүнсний зорилго байна. Тийм болохоор чи бусдад удирдуулах биш, чи бусдыг удирдах, бусдын замыг одоо зааж өгөх үүрэгтэй гэсэн үг тийм. Бусдын сүнслэг замлын зааж өгөхтэй аливаа зүйл төр амьдралд болж бүтгүй зүйл дээр нь бол багшлаж туслах замаар бас сүнсний зорилгоо биелүүлэх чадвартай хүн юм байна. За дараагийн хүзэр нь болохоор өвхлийн хүзэр гарч энэс юус айх хэрэггүй. Энэ болохоор шинжлэлт, өөрчлөлт, шинэ амьдралыг ч юм уу аливаа зүйлд нэг зүйл нь дуусаад хуучин зүйлс нь дуусаад шинэ зүйлийг эхэлж байгаа байл гэдэг хүзрөө. Хуучин зүйлсүүдээ амьдралын хэвшил эсвэл хуучин өөрт чинь хортой дими хүмүүсээс салахыг бас сахиус зөвлөж юм гэсэн үг. Чиний зорилго бол зөвхөн өөрийнхөө амьдралыг биш те бусдын ч амьдралыг эрс өөрчлөх шинэ шатанд хүргэх юм. Хүндрэлтэй гонигтай мөчүүдийг даван туулж түүгээрээ сүнсний өсөлт гэрлийг бий болгох хүчтэй хүн гэж харагдаж байна. Энэ бол маш их дотоод руугаа чиглэсэн хүчтэй хүзрүүд нэг дугаархан дээр бууж ирж байна л да. За дараагийн 7-гийн Seven of Pentacles гарчсан бол энэ болохоор бас төвчээр, урт хугацааны үр дүн, хөдөлмөрийн үр дүн, тариалангийн одоо үйл явц газар тариалан эрхэлдэг хүмүүс бас зориулсан карт гэж болно одоо газар тариалан эрхэлдэг хүмүүс миний мэддэг те үр шимээ хүртийн тус ургацаа хүртийн тул маш удаан хугацаанд хүлээх ёстой байдаг. Тийм үү. За тэгээ зөвхөн газар тариал цэцэрлүүлэгчийн чиглэлээр бас ингээд аж ахуй эрхэлдэг хүмүүс маань бас үзэж байгаа бол та бас нэг төрлийнхөө сүнсний те зорилгоо бас тодорхой хэмжээгээр биелүүлээд яваа байна гэж харагдаж байна. Чиний амьдралд урт хугацааны үр дүнтэй зүйл бүтээхээр төрсөн. Энэ бол чиний сүнсний зорилго юм. Тууштай байдалтай хөдөлмөрийн үн цэнийг ойлгож өөрийн болон бусдыг энэ талтаараа бас тусалж дэмжиж байд юм уу те. За ерөнхийдөө ингээд ийм талаар бол одоо их зүйлүүд хийхтэй ийм зүйл нь бол өөрийн чинь сүнсний зорилго гэж бол харагдаад байна л да. Тэгээд ерөнхийдөө шинэ нэгтгэн дүгнэлт хэлэх юм. За дотоод гэрлээ нээж өгөхтэй хайрыг түгээх, төвчээртэй урт замаар явах, үн цэнтэй зүйл бүтээх байд юм уу. За тийм зорилготой юм байна шүү. Энэ бол өөр чинь сүнсний зорилгоо гэж гарч ирж их гайхалтай хүзрүүд байна. Би түрүү нөгөө эхлэхэд бичлэг эхлэхэд нөгөө нэг зүйл хэлхээ мартчихжээ. Илүү гүнзгийрүүлж хардаг юм уу? За тал талаас нэр явчтэй. За ажил мэргэжлийн замналж ямар хөө байх вэ? Сүнсний зорилгоор. Тэгэд хоёрт харилцаа хайр дурлал ямар ах сүнсний зорилго нь. Чиний сүнсний зорилго харилцаа, хайр, хамтын одоо харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа вэ гэдгийг үзээд хоёрт ажил мэргэжлийн замнал дээр чиний сүнсний зорилго мэргэжлийн хүрээнд хэрхэн илэрч байна вэ гэж үзээд ямар чиглэлд их таарж байна вэ гэж үзээд за би яг энэ бодож ирсэн ба дөрвөн асуулт. За одоохон бодоод яач бичиж тэмдэглэж авдаг байжтэй дөрвөн асуултын нэг нь юу байлаа би яг бодож шийдсэн биш. Тийм. Сүнслэг хөгжил дотоод аялал те. Чи яаж илүү ихээр өөрийгөө олж дотоод гэрлээ хөгжүүлж чадах вэ гэдэг талаас нь үздэг юм уу? Тэгээ эд хөрөнгө материалын ертөнцтэй харьцах байдал чиний зорилго болон материалыг амьдралын уялдаа ямар байна вэ гэх талаас нь үзье да. Яагаад энийг мартчихсоор арай гэж саналаа. Би одоо дараагийн групп дээр бичлэгийн оролт яг энийг хажуудаа бичиж авахаас асуултаа мартаад байгаа юм. Сайхан уймраа шүү. За тэгээд эхлээд ажил мэргэжлийн замналаас харах юм бол минийх ажил мэргэжлийн замналтай илүү уялдаа холбоотой хөзрөн маань энэ хоёр хөзөр гэж бодож байна. Сэмнов яадаг энэ дээр мэдлээ үр шимийг одоо хөртийн тул төвчээртэй байх хөзөр маань гарч ирж байгаа байхгүй. Тэгээд дэт дээр ингээд бас шинжлэлийг харуулж байгаа хөзөр юм аа. Тэгэхээр чиний ажил мэргэжлийн зорилго бол тэ шинжлэх хуучин системийг одоо өөрчлөгч байдаг юм уу те чи явдал юм байхгүй юу. Тэгээ чи нэг бол энгийн нэг ажилтан биш өөрчлөлт авчрагч хүн гэж харагдаад байгаа юм аа. Бисэнтэй хүний доорных удирдуулаад байх юм бишээ. Багшлах ч юм уу хүмүүс замналыг заах, гэгээлийг зааж өгөх хувь тавилантай гэж хэлээд байгаа юм. За тэгээд ер нь бол удирдахч байх тавилантай хүмүүсээс энэ дээр аягүй харагдаж байна л да. Тэгээ хэрвээ ч одоо юм бол удирдах албан тушаалын ажил хийдэг бол те бизнесийн орчинд гацсан хуучинсан сэтгэлээ эвдэж илүү ухаалаг тууштай хөгжлийг авчрах хүн байна. Чам төвчээр, стратеги, хичээл зүтгэл чамааг амжилтанд хүргэх төлхөр юм аа.
Тэгээ удаан хугацааны дараа үр шим өгөх гарын уур чадвар нь зөвлөгч, судлаач, бүтээлч чиглэлүүд чамд маш тохирно гэж харагдаж байна. Угаасаа хермит бас айгүй тийм хүмүүстэй биесэнтэй багшлах, замчлах, гэгэрлэг олох заах. Энэ хүзэртэй төвчээртэй байдал үр дүнг харуулж, энэ дээр шинжилтийг харж байгаа. Энэ дээрээс энэргүй байдал хайрыг бас харуулж авах хүзэр байхгүй. Тэгэхээр ерөөхдөө бол ажил мэргэжлийн талдаа сүнсний чинь зорилго нь бол иймэрхүү байх юм байна гэсэн үг. Дараагийн асуулт нь юу вэ? Тийм. Харилцаа хайр дурлалтай. За дараагийн группийг үзэхдээ бичиж авахгүй бол манархнэ. За энэ дээр бол би Ace of Cups-ыг хайр дурлалтаар илүү сонгож харна сүнсний юм дээр. Миний мэдрэмж Ace of Cups Hermes хоёрын холбогдож байна. За тэгэхээр чи хайр дурлалын талбарт гүн гүнзгий сэтгэлтэй, эмзэг сүнслэхээр холбогддог хүн те. Ace of Cups нь болохоор чиний хайрын харилцаа маш цэвэртэй, уян зөөлөн, бусдыг хайраараа эдгэх ангаах чадaltaй хүнийг бол харж байна. Тэгээ Hermes хүзэр нь болохоор ганцаараа байх хэрэгцээ байдаг ч гэсэн энэ чиний сэтгэлдээ илүү сайн ойлгож харилцаанд гүн холбогдох чадрыг бий болгоно гэсэн үг. Тэгээ илүү ганцаараа тухайн үедээ чи хүнтэнтэй уулзраа ч юм хайр сэтгэлийн ядармаатай асуудалтай байвал ингээд чиний сүнсний зорилго чи юу вэ гэхээр яаран шийдвэр гаргах уу? Ганцаараа байж гүнзгий дотроо бодоо. За яг энэ харилцаа би цааш та хүсэж гин үү, хүсэхгүй байна уу? Би яавал дээр үгээд дэвс маш сайн гүн гүнзгий ухаж ойлгох хэрэгтэй бас хайр дурлалтын харилцаан дээр зорилготой бол сүнсний зорилготой бол харагдаж байгаамаа. Тэгээ чи ер нь бол тэгэхээр ер нь бол тийх шаардлага. Яг тэгэхээр жинхэнэ хайр чинь зөвхөн би дандаа хэлчихтэй. За юмсан мэдгүй хүмүүст YouTube дээр хийдэг үгүйсээ мэдгүй. Махан биений дурлалаас илүү хайр дурлал дээр тийм үү бас сүнслэг уялдаа холбоо байдаг. Тэгэхээр чи илүү хостойгоо байхтай махан биеийн дурлал энэ үнэхээр сүнслэгээр бит хоёр учрах ёстой хүн мөн үү гэдгийг бас бодох ёстой. Харилцаан дээр яар шийдвэр гаргахгүй. Энэ дээр бас дахиад хөзрөөж төвчээртэй байх. Хүлээх гэдэг хөзөр давхрын хайр дурлалтай холбоотой байхгүй. Тэгж болох ер нь бол зөвлөж байгаа энэ сахиусууд бол хайр дурлал дээр. За сүнсний хөгжил тийм үү дотоод аяллаа. Сүнслэг хөгжил дотоод аялал тал дээр юу анхаарах вэ гэхээр за дахиад юу гэдэг сүнсний хөгжил энэ хоёр үед хөгжөр югаас илүү гол л да аркана үзрүү тэгэхээр чиний сүнслэг зам бол маш хүчтэй дотоод эрэл хайвал өөрийгөө дахин шинээр бүтээх үйл явц. Дээрс нь Hermes чамайг гадаад биш дотоод ертөнцөөс судалж хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байна л да. Тэгээд өхлийн хөдсөр нөө бас юу гэхээр хуучин итгэл өмнөвшил айцууд те сүүдрүүдтэйгээ нүүртуулах тэдгээрийг ардаа орхиж сүнслэг хувиралт хүрэх замыг бас чиглүүлдэг хөзөр байгаа юм аа. Тэгэхээр ягаад тэгэхээр өхөл гэдэг чинь шууд утгаараа өхөл биш байхгүй юу те энэ бол шинэ амьдрал өөрчлөлтийг бол хийлээд байгаа юм аа. Тэгээд бас чамд одоо сүнслэг ертөнцтэйгээ илүү хөгжүүлэх дотоод аяллаа хийвэ гэвэл мэдээж миний зөвлөдөг ер нь бол юу зүйл байдаг бясалгал сайн хэрэгтэй. Ер нь зүүн бэлгч болгохтой илүү зүүн бэлгээ хөгжүүлэх гэвэл бясалгалал бол маш сайн үр дүнтэй бэлгийн нүдэд нэгч байдаг юм уу те. Бэлгийн нүдийг ч гэсэн бясалгалын одоо хүч чадлаар нийдэг байхгүй. Тэгэхээр бясалгал хийж тэ илүү бас өөрийнхөө зүүн сонгоо хөгжүүлж бас болно. Ингэж ингээд өөрийнхөө сүнслэг байдыг илүү хөгжүүлэх юм аа. Тэгээд бясалгад бас мэдээж удаан хугацааны хичээл шармаал төвчээр бас төвлөрөх гэдэг зүйлүүд бол чухал байдаг л та. Тэгэхээр дөнгөж хийж байгаа хүмүүст бол жоохон бясалгал хийх жоох асуудалтай байдаг. Тэгэхээр энэ талаар яг монголч одоо юу вэ? Айгүй нөө бясалгалын төвүүд байдаг шээ. Аураны одоо реки бясалгал энэ төр гэл тиймэрхүү зүйлүүд бас явж бясалгал хийж илүү амьдралынхаа зорилго, сүнсний зорилгоо тодорхойлж илүү дотоод ертөнцөө сүнслэг байдлаа хөгжүүлж болох юм аа. За эд хөрөнгө материалын ертөнцтэй харьцах байдлаас сүнсний зорилго чи юу вэ гэж харах юм бол за энэ дээр бол ойлгомжтой би Seven of Cups Cups-ыг илүү сонгоно. Би зүгээр ингээд олон хөзөр татахгүйгээр ерхэд бол ингээд хараад талаас нь тайлбарлаад явчихж байгаа шүү. Материалын тал дээр чи шууд үр дүнгээ бусдад ингээд энэ мэн холбоотой шүү. Тэгээд аажмаар хоригдлагдах тэ хүн цэнийг илүүд үздэг хүн байхаа гэж бас гарч ирж байна. Ер нь бол төвчээртэй байдал тийм ингээд удаан хугацаанд төвчээртэй байж үр шимээ хүүхэрдэх бас тийм төвчээртэй бас хүнийг бол итгэдэг. Тэгээд Seven of Pentacles нь
саний сүнсний зорилго эд материалтай ямар холбоотой вэ гэхээр төвчээртэй хөдөлмөрлөж жинхэнэ үнцэнтэй зүйлд хөрөнгө оруулалт хийдэг хүн байх гэдгийг бас харуулж байна л да. Тэгэхээр Ace of Cup энд нэмэхээр чи мөнгөний зөвхөнтэй эд зүйлийн төлөө бусдад туслах аз жаргал авчрах хэрэгсэл гэж хардаг байхаа гэж яаж маш шинэрэнгүй өгөөмөр сайхан сэтгэлтэй хүнийг бас аягүй илтгэхэд байл та манай нэгдүгээр гүрх юм надад бол энерги нь бол аягүй гоё мэдрэгдэж байна. Тэгээд чи мөнгийг зүрх сэтгэлтэй холбонтой ингээд зарцуулдаг гэх юм уу? Хайртай хүндээ мөнгө төгрөгө харамгүй зарцуулдаг, дотны найз нөхдөдтэй ч юм уу те ингээд бас харамгүй тусалдаг, зээлэх бол тэгээд би боломжоор тусдаж гэдэг юм уу? Тийм хүн байгаад ах харагдаж байна. Эд хөрөнгөтэй материалын ертөнцтэй харьцах байдал ч бол ийм байд юм байна гэж харагдаж байна. За энэ бас өөрөө ч сүнсний зорилго ба тэ бусдаас харамлахгүй байх чадлаар бас тусал дэмжих нь бас сүнсний зорилго юм байна шүү. Эд хөрөнгө. Тэгэхдээ нөгөө нэг бусдад харамгүйгээд бүх зүйлээ ингээд өгөөд яж бас болохгүй л да. Тэгэхээр санхүү тал дээр бас одоо нөгөө жоохон бас задгай байж магадгүй гэж харагдаад өрлөн хүмүүс төвчээртэй хөлмөж мөнгө олдог хэрнээ хүнд өгөө гэж хэлж чадгаа хүнд мөнгө зээлүүлчихэд бас тэрийг авахгүй удуулан санхүүгийн асуудал үүсэж шүү дээ. Тэрэн дээр бас анхаар. За тэгээд олоод нэлээд хүнд шаргуу хөдөлмөрлөдөг мөртлөө сайхан хэрэглээ өндөртэй гэж магадгүй гэж харагдаад байна. Тэгэхээр эдэн материалтай харьцах тал дээр бол энэ дээр надад өөрлөгөн байдалтай гараад хүнд өгөөгүй чаддгүй яг үүндээ туслах ёстой. Уул чиний сүнсний зорилго чинь зөвч гэсэндээ тэ заримдаа зарим хүмүүс ч яг итгэл алдсан болохоор бас үгүй гэж сурах хэрэгтэй байна. Баланс тэмцэж хэрэгтэй гэж харагдаж байна шүү. За тэгээд ерөөхдөө бусад хайр түгэй, сэтгэлийн амар амгалан түгээх, өөрийгөө байнга танин мэдэх, оюун санаагаа хөгжүүлэхдээ өөрсдийг хүлээн авч уламжлалт хязгаарыг эвдэх одоо уламжлалыг эвдэх бизнесийн салбар дээр ч юм уу юу ч байдгийг. Тэгээд төвчөрт уурчсан танд үн цэнтэй зүйл бүтээхээ гэдэг нь би одоо ингэ төвшлээд багсаалж байгаа шүү. Чиний нэг дугаарынхын нэмэнд хувьд бол энэ нь сүнсний зорилго юм байна. За тэгэхээр эдгээр зүйлүүдээр миний хэлсэн зүйлүүдийг сайн анхаараад аваарай гэж би зөвлөх байна. За тэгээд нэг дугаарыг тараад уншлага өгөөр өндөрлөө. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Баярлалаа. За хоёрдугаар группийн маань дугаарынхан байна. Тараад уншлагтаа тавтамаар л одоо та нарын минь хувьд таны сүнсний зорилго юу вэ гэдэг зүйл болно. Эхлээд би харчаа би нэг юм 4 асуулт бэлдсэн. Түрүү нэгдүгээр групп дээр яаж асуултаа цээжилж байгаа марцчих. Тийм болохоор асуултаа бичээд цаасна биччихлээ. Юу гэхээр тэгвэл би яг энэ асуултуудын сүнсний зорилго дээр ямар асуулт асуух вэ гэж аягүй бодсон л доо шүнжэнгөө. Тэгээд бодож эдгээр 4 асуултыг гаргаж ирсэн байгаа. За эхлээд сүнсний зорилгыг харахтаа тийм ажил мэргэжлийн замнал те чиний сүнсний зорилго мэргэжлийн хүрээнд хэрхэн илэрч байна, ямар чиглэл чамд хамгийн их тарч буй тохирч байна гэж үзэн. Тэтгэлээд ерхий бол сүнсний зорилгыг энэгээр би харчаад гэхдээ би олон хүзэр татах яг эндээс нь тал талаас нь хараад та нарт энд ойлгомжтой хэлээд өгөх болно. Тэгээд харилцаа хайр дурлалтай чиний сүнсний зорилго хайр хамтын харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа вэ? Тэ сүнслэг хөгжил дотоод аялал чи яаж илүүхээр өөрийгөө олж дотоод гэрлээ хөгжүүлж чадах вэ гэдэг зүйлийг үзэн. За тэгэхээр эд хөрөнгийн материалын ертөнцтэй харилцах байдал чиний зорилго болон материалын амьдралын уялдаа ямар байна гэж үз. Ингэж бичиж авч тэмдэглэхгүй бол сая нэгдүгээр группийнхнийг үзэж байхдаа асуултаа мартаад байсан. Ямар асуултаа би хийж өгнө вэ? Манраад идэм байлаа. Sorry тийг харуулж байна. Олон жил монголоор бичээг болохоор бичгийн хэлбэрийг минь уучлаарай. Дандаа л нэг англи мэлээр бичдэг гэсэн болохоор. Ийм байна. За тэгээд эхлээд ерөөхдөө таны сүнсний зорилгыг би ингээд харж хэлчихэд дараа нь ингээд детальчилсан 4 асуултаас орё гэж бодлоо. Эдгээр асуултуудыг би шүнжэнгөө бодож бас шулах болоод Google-ээс хайсан. Сүнсний зорилго гэж үзэнгүүтээ тэ эсвэл ингээд хамгийн ихтэй ингээд хүмүүсийн тэ гүнзгий одоо юу юм бэ? Сэтгэл төрөх чухал сэдвүүд юу вэ гэж гуглдлээ. Ягаад тэгэхээр уучлаарай Лиза заримдаа сүлээд үнэхээр сэдвгүй болчиход шүү. Тэгээ таарад уншлах сэдвгүй болчиход тэгээд нэг гуглдсан. Тэгээ сүнсний зорилго гэдэг нэг сэдв бас нэлээх хүмүүсийн сонирхтойг үздэг сэдв юм байна. Тэгээд тэрнээс нь судлаад хамгийн их хүмүүсийн мэдхийг хүсэж байгаа асуултуудыг нь олоод ингээд тавьчлаа. За тэгээд ингэж бичсэн. За тэгээд үний би та бүхэндээ одоо зөв бэлгээрээ уялдуулаад тайлбарлаад өгч. За Knight of Wands, Four of Swords, Two of Cups, Ten of Swords гэсэн байна. За тэгээд сэлмийн 10 хүзрээс харахад бол тэгээд
энэ карт ихэнхдээ нөгөө нэг өвдөлт төгсгөл одоо юу гэдэг өвдөлт зовлончтой дуусгар босныг илтгэдэг хөөзөр тийм ээ. Сүнсний зорилгын нэг хэсэг нь өнгөрсөн зовлон шарахыг даван туулах тэднээс суралцах явдал байж болно. Чиний амьдралын сорилтууд нь чамайг илүү хүчрэг болгож илүү их ухаалт хөтлж байгаа шинж юм. Ерөнхийдөө гэхдээ 19 сэлгэн бас нэг зүйл нь юу гэхээр хэцүү хүнд хүзэг боловч хамаг өмнө амьдралч байгаа бас асуудлууд, зовлон шаналлууд ч бас дуусах болгож байгааг илтгэж байгаа үзэр байхгүй юу. Тэгээ дараа нь хоёрын аяган дээр болохоор хайр, уялдаа холбоо, сүнслэг тэнцвэрийн илэрхийлэл болж байна. Тэгээ сүнсний зорилгын чинь нэг хэсэг нь гүн утгатай харилцаа үүсгэх, сэтгэл зүрхээ холбох сэтгэл зүрхээр холбогдох хайр нөхөрлийг тэнцвэртэйгээр бий болгохыг хэлж байгаа. Хайрлал нь бас найз нөхдийн харилцаач байдаг юм эсвэл харилцан хоёр биенийгээ хайрлах тал дээр тэнцвэртэй байхыг бол сүнсний зорилго ч юм а гэж бүх зүйл дээр бас чи бусад хайрыг өгнө бас тэгтээ бас бусдаас хайрыг авч явах хэрэгтэй хайрлагдчих ёстой шүү гэдэг бас сүнсний зорилго нь хэлээд байна. За дөрвийн аяг дээр болохоор амбрах, хэдгэрэх, бясалгах хэрэгтэй гэлтгэж байна. Тэгээд энэ чиний зорилгын нэг хэсэг нь дотоод амар амгалан, сэтгэлийн тэнцвэрийг олох, өөрийгөө дотоодоос нь эмчлэх явдал юм. Тэг ерөөхдөө бол тайвшрах, зөв сэтгэлийн шаархаа, эдгэх, ангаах, амрах бас нэг одоогийн байдлаар бол энэ чиний сүнсний зорилгонд бол маш их хэрэгтэй зүйл байж магадгүй. Та нарын маань магадгүй айгүйх ядарсан зүрх сэтгэлийн асуудалтай байж болно. За яг хөө тэгээд одоогийн ойрын сүнсний зорилго ч шүү ерөөхдөө бол за ингээд амрах, өөрийгөө бясалгах, эдгэх явдал юм гэж бас харагдаж байна. Тэгээд за Knight of Wands дээр болтой ирч хүч, хүсэл тэмүүлэл бол сэтгэл хөдлөлтөй холбоотой үзэсгэлэнтэй. Тэгээд сүнсний зорилго чинь нэг хэсэг нь өөрийн хүсэл мөрөөдлөө даган зоригтой урагшлах, бүтээлч байдалтай ирч хүчээрээ бусдад нөлөөлөх юм шиг нөлөөлөх явдал юм шүү. Иш буцад урам зориг өгч, ирч хүчийг өгөх, өөртөө итгэх байдлыг өгөхтэй бусдыг одоо замчлах тийм одоо чи нэг хийж чадна, чи хүчтэй, чи болж чаднаа гэдэг ингээ урам өгөөд урамшуулад явахыг бас чиний нэг сүнсний зорилго ойр дотны найз нөхөд гэр бүлийн хүндээ урам ирч хүчийг өгөх чинь бас нэг төрлийн чиний сүнсний зорилго байгаа. Тэгээд ерөнхийдөө бол чиний сүнсний зорилго нь бол өнгөрсөн өвдөлтөөс итгэхтэй, өөрийгөө эдгэх ангахтай жинхэнэ сэтгэл зүрхнийхээ холбоог бий болгох. Дотоод тайвшилт хүрэх ба тэгээд өөрийн хүсэл тэмүүлэл ирч хүчийг даган уушлах замаар амьдралынхаа утга учирыг олох холбоотой гэж би хараад байл. Тэгэхээр өөрөөр хэлбэл заяа өвдөлтөөр дамжиж ухаалт хүрэх. Тэндээс хайрыг бүтээх. Дотоод дамраа болон бий болгох. Олмоор өөрийн гэгэглэг хүчээр дэлхийд нөлөөлөх гэсэн түүх харагдаж байна. За дэлхийд нөлөөлөд байхын цаашаа юм тийм ээ. Тэгэхээр яг жоохон хэтрүүлэгтэй хэлчлээ. Дэлхийд биш үгийн алдаа хийчлээ шүү. Sorry. За дэлхийд байж болно. Тэгэхдээ ихэд өөрхөн амьдрал болон эргэн тойрондоо ийм хүн нөлөө үзүүлэх нь чиний сүнсний зорилго юм аа гэж хэлдэг. За тэгээд тэгвэл эхний асуултаас харъя. Ажил мэргэжлийн замналын хувьд чиний сүнсний зорилго мэргэжлийн хүрээнд хэрхэн илэрч байна? Ямар чиглэл чамд хамгийн их таарч тохирох вэ гэдгийг үзье. Тэгэхээр ажил мэргэжилтэй болвол энэ хүчрийг холбоё гэж бодож байна л да. Тэгэхээр ирч хүч зориг хүсэл тэмүүлээд дүүрэн шинэ хадлын явдлууд зоригтойгоор хөл тавихыг илэрхийлдэг үзүр бас чиний сүнсний зорилго ажил мэргэжлийн талбарт бүтээлч байдал, эсэл хийх хүсэл, өөрийгөө илэрхийлэх зоригтой холбоотой чи уламжлалт бус замаар урам зориг хүсэл дээр суурилсан ажлыг хийж амжилтад хүрэх хувьтай. Урам бүтээл, аялал, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх чиглэлүүд чамд нэлээд тохирно. За энэ дээр юу гэдэг? Тэгэхээр урам бүтээл, аялал гэхээр сэтгэл хөдлөлийн илэрхийлдэг чиглэлүүд нь за бүтээл сэтгэлгээтэй байхтай эрсдэлтэй байдлыг бас эрсдэлтэй байсан чи айхгүй ухрахгүй байх урам зоригтойгоор байх тал дээр бол ажил карьерийн мэргэжлийн хувьд бол анхаарах нь биш шүү. Сүнсний зорилго чи юм байна. Энэ бол бүтээлч байдал хэрэгтэй л дээ. Эрсдэлтэй ч гэсэндээ зоригтой бас хийгээд үүсэх хэрэгтэй. Энэ бол чиний ажил карьер дээр анхаарах бас зүйлс бас чиний сүнсний зорилго. За хоёр дахь асуулт нь болохоор харилцаа, хайр дурлал чиний сүнсний зорилго хайр хамтын харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа вэ гэдэг. За мэдээж би Two of Cups-ыг авч ирээ л та. Тэгээд хосуудын холбоо болон тэнцвэртэй харилцаа
харилцаа болон тэ энэ картыг бол илэрхийлдэг байхгүй юу. Тэгэхээр чиний сүнсний зорилго бол хайр дурлалын харилцаанд маш гүн гүнзгий байдлаар хандах тэ хостойгоо цуг өсөж дэвжих байд юм уу тэ. Тэгээ би биенийгээ сэтгэлийн шарахыг эдгэх сүнс тийм илүү махан биений дурлал биш илүү сүнслэг байдлаар холбоотой харилцаатай байх заяа чиний одоо сүнсний зорилго юм аа. Тэгээ чи зүгээр нэг хайртай хүн олох биш те. Хамтдаа хувьслын замыг дуулж те зовж чаналсан цугтаа байх ёстой шүү. Энэ бол чиний сүнсний зорилго юм те. Цугтаа өсөж дэвжиж хөгжих үнэнч байх. Зовсон үед нь хайртай хүнээ хамтарч хосоо эхнэрээ нөхрөө ч юм уу орхихгүй байх тусаж дэмжих цуг өсөж дэвжин гэсэн үг л тэгээ цуг л хамтдаа яваад байх. Тийм зүйлийг хэлээд байна. Энэ бол чиний хайр дурлалын тэ чиний хувьд бол сүнсний зорилго нь бол энэ байгаа юм. За 3 дахь асуулт маань болохоор одоо сүнслэг хөгжил дотоод аялал. Чи яаж илүү ихээр өөрийгөө олж дотоод гэрлээ хөгжүүлж чадах вэ гэсэн юм байна. За энэ дээр болохоор за би энэ дээр илүү бодож л да дүрийн сэлмэх чаргуу тод тусч байна. Тэгэхээр амрахтэй дотоод сэтгэл рүүгээ буцах, бясалгалыг хийх, тайвшрал авахыг бол одоо нэн түрүүн би бас хэлсэндээ нэн түрүүн чиний хийх сүнсний зорилго шүү гэдэг байгаа. Тэгээ чиний сүнсний хөгжил дотоод чимээгүй орон зай, амар амгалан бий болох хэрэгтэй байна. Ингэж чи өөрхөн сүнс сэтгэл санаагаа тэтгэнтэй хит их гадагш тэмүүлэхээс илүүтэйгээр өөртөө ганцаараа байж цагийг өнгөрөөж тэ сэтгэл санаа бодол чи юу болж байна вэ гэдгийг бодох тэ өөрийгөө тайтгаруулах байдаг юм уу те ингээд илүү сайн гүн гүнзгий амралт авах. Тэгээ байгальтай холбоотой байх зэрэгээр амраарай. Ажлаанаасаа нэг хэдэн оны чөлөө авдаг ч юм уу сайхан агаарт гарахтай ингээд уцаа унтраагаад аль болох сошиал орчингоос хол байгаад нэг сайхан өглөөний цэвэр агаарт бас бясалгал хийх нь гайхалтай үр дүнтэй стресс ядаргаар тайлдаг зүрх сэтгэлийн одоо стресс бухимдлуудыг айлгаж өгдөг. За миний хувьд л стресс тийм бол агаарт гардаг утасныхан дуугаад интернет зургт юунаас бүх холддог. Тэгээд юм бясалгал хийж айгу төвсөрөхөөр ч юм уу ядаж зүгээр заавал мэрэгжлийн бясалгал хийдэг чи байх алавгүй. Гэтэ нэг сайхан хэд гүнзгий амьслаа те нэг амьслаа зүг гаргаад байх иймэрхүү зүйл хийвэл бас чиний сэтгэл санаа айгу тайвширдаг шүү. Би бол энэ дээр зөвлөмөр аа. Тэгээд харахад бол нэм төрөний чиний сүнсний зорилго бол энэ байна. Түүнээс хойш их стресссэн зүрх сэтгэлийн бас асуудалтай хүмүүс мань 2 дугаарыг сонгосон байж магадгүй гэж харагдаад байгаа те. Тэгэхээр өөрийгөө эдгэх орон цаг хугацаа чамд бол маш хэрэгтэй харуулж байна. За 4-р асуулт маань эд хөрөнгө материалын ертөнцтэй харилцах байдал чин зорилго бол материалын амьдралын уялдаа ямар хувь байна вэ? За энэ дээр бол эд хөрөнгө дээр бол за би энэ 10 сэлмэг ингэж бодож байна заяа. За юу чиний одоо амьдралтай тулгарсан асуудлууд сэтгэл зүйн сорилтуудтай одоо нүүр тулгараад одоо тэрийгэ даван тулж байгаа дуу сурвалж байгаа хүзэр байхгүй. Тэгэхээр чиний сүнсний зорилготой материалын ертөнцтэй харилцахад бол ерөөдөө нэлээд туршлагатай байх хэрэгтэй гэдгийг бол сануулж байна л да. Одоо тэгээд амьдралдаа хитрхи одоо материалын зүйлтэй хэд хамааралтай байсаас болж тэгээд өөрийгөө зовоож байсан байж болно. Хитрхи их мөнгө гэж яваад хайртай хүнээ гомдоосон ч юм аар гэртээ цаг зав гаргаж байгаагүй хүмүүс байж болно. Тэгэхээр ингээд аливаа зүйлийн үн цэнийг ялгаж салгаж сурахыг бол энэ чиний сүнсний зорилго юм аа тий. Хүний амьдралд бол мөнгө ид хөрөнгө бол тий одоо яг чиний сүнсний болон амьдралын бас 100% ганцхан цорын ганц зорилго биш байхгүй юу? Тэгэхээр хайртай хүмүүстэй цаг зав зарцуулах хэрэгтэй. Тэгээд та нарын мань бол тэр их материалын тал руугаа ингэж хандаж мөнгө гэж явсаар агаад их асуудалтай нүүр тулгарсан зовж хандлаад яваад ээж болно. Бас хайртай хүмүүстэй илүү цаг хугацаа гаргаагүй бол бас тийм үү. Чамаа ингээд мөнгө санхүүгээ эсвэл амьдрал гээл ингээд тохгүй багт нь чамааг бас орхиод явцсан байж болно. Үүнээсээ болоод чи нэлээд сэтгэлийн шарх авсан болохоор одоо чамд идэх цаг хугацаа бас хэрэгтэй илүү дотоод руугаа өнгөө чиний амьдрал юу хэрэгтэй вэ? Мөнгө номер 1 дүү гэр бүл эсвэл хайр номер 1 дүү гэдгийг бол сонгох хэрэгтэй гэсэн үг байна. Тэгэхээр сүнсний зорилго чинь бол тийм хитрхи их материалын зүйл рүүгээ яваад өөрийгөө зовоогоод байхгүй альбад ямар нэг одоо тэ амьдралтай баланстай байхыг бол сахиусуд минь бол сануулад байна. Тэгэхээр чи одоо тэ ерөөхдөө бол чи өнгөрсөн зовлон гэдрүүлж тэ сэтгэл санааны ямар амгалангаар дамжуулан өөрийгөө нэх гүнзгий бүтээлч ирч одоо гүнзгий одоо хайр тэ бүтээлч ирч хүчийг амьдралдаа шингээж эцэст нь бодит ертөнцийн шалгуурыг давах л ёстой гэсэн үг л дээ. Энэ одоо амьдралын ертөнцийн love of attraction гэж бодож таталцлыг хуйлахгүй. Эний сорилтыг
давах тийм зорилготой байх хэрэгтэй юм байна. Чиний ерөөхдөө сүнсний зорилго бол зовлон шаналлыг одоо челленжүүдтэй ер нь үрд тулгарсан гэсэн байна тий. Тэгэхээр дараагийн алхамд нь за би түрүү хэлсэнтэй бясалгал хийх хамгийн нэм түрүүд хэрэгтэй. За эдгээр зүйлүүд дээр анхаараарай бас хийгээд үзээрэй гэж зөвлөмөр байна. Ингээд та бүхний сүнсний зорилгоны байгаа юм. За тэгээ таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. 2 дугаарх нэмэн таарад уншлага үгээр өндөрлж байна. За 3 дугаар бүлгийнхэн маань таарад уншлагтаа тавтай марвал. За таны сүнсний зорилго юу вэ гэдэг сэдвээр үзнэ. Тэгээд дээрэс нь ерөөхдөө эхлээд би ингэж харж агаад шулуух хэлэхэд бол өчтөр шүнжэнгөө бодож хонжны хэдэн асуулт гаргаж ирлээ л хийсэн. Яагаад гэвэл заримдаа тааратын сэдвгүй болчиход байна л та. Тэгээд би Google-ээс хайхгүй юу. Тэгээд хамгийн хүмүүсийг мэдхийг хүсдэг, үзхийг хүсдэг тааратын сэдвүүд юу байдаг юм бэ гэж хэл нуулгүй хэлэхэд хайлаа. Гэсэн чинь нэгт мэдээж хайр дурлал, ажил, карьер болоо ордог. Хайр дурлал бол угаасаа мөнхийн номер 1 сэдвэлтэй. Тэгээд хоёрт бол энэ бас ажил карьертэй, гуравт байла сүнсний зорилгоор тийм ээ. Тэгээд би бодоо сүнсний зорилгоор хийзаач. Таардын сэдв хийж аваагүй байна. Сая тэгээ нэгдүгээр группийн уншлагыг хийхдээ нөгөө асуултаа дотроо цээжилсэн байсан ч бичиж аваагүй болохоор мартаад жоохон манарж байгаад санаж иж ярьлаа. Тийм болохоор ингээд биччихлээ. Одоо шүнжин бодож боловсруулсан 4 асуултаа. Ажил мэргэжлийн замнал за тэгээд хайрлцаа ба хайр дурлал, сүнслэг хүчил дотоод аялалтай, эд хөрөг материалын ертөнцтэй харилцах байдал гэдэг энэ 4 асуултыг боловсрууллаа. Тэгээд ер нь бол монголоор бичдэг айгүй утсан болохоор монгол бичгийн хэлбэр нь аимшигтай байгаад sorry хүлцэл өчье. За тэгэхээр юм байна л да. Ерөөхдөө бол тэ ингээд The Sun, Wheel of Fortune, Ten of Pentacles, Page of Pentacles гарч ирсэн байна. Тэгээд ер нь бол за Page of Pentacles-аас харахад бол тэ таны одоо гол хөдөлгөөртэй хандлага ч юм уу сүнсний зорилго юу вэ гэхээр шин боломж, мэдээлэл, өсөлт рүү тэмүүлэх ирэмсэл ахгүй альва зүйлийг сурч боловсрохтой, шинийг тэмүүлэх, мэдхийг хүсэхтэй, илүү мэдлэгээ сайжруулах байдаг юм. Иймэрхүү тал дээр илүү ажиллан таны сүнсний зорилго юм байна. За тэгээд материалын ертөнцийн өмнө цэнийг танин мэдэхтэй, шин зүйл суралцахтай боддоор амьдралд хэрэгжүүлэх нь одоо өөрөө чинь сүнсний зорилго байхгүй. Зөвхөн суралцаад зогсохгүй дэ альва зүйлийг мэдээч зогсохгүй одоо боддоор амьдрал дээр хэрэгжүүлэх нь энэ өөрөө чинь сүнсний зорилго гэж харагдаж байна. За 10-ын Ten of Pentacles гарч ирсэн байна. Угаас энэ үдсэн болохоор бас гэр бүл, харилцааны тогтвортой байдал, санхүү мөнгөний элбэг дэлбэг байдлыг бол мэдээж илэрхийлдэг хөзөр. Тэгэхээр өөрөө чинь хувьд бол та урсгалаар биш бүтээгч байж тэ ирээдүйд илүү тэ өөрөө чинь ач зээнэр ч юм уу тэ үедээ уламжлагдах тэ үнэт зүйл бүтээгч зорилготой юм байна. Энэ бас сүнсний зорилго. Тэгэхээр энэ зөвхөн эд хөрөнгө биш аахгүй тэ мэдлэг, уламжлал за дээрээс нь сэтгэл санааны хувьд бол тогтвортой байдал тэр байд юм уу тэ амьдралыг үзэх үзэл гих мэтчлэн зөвлөлд орно. Зөвхөн мөнгө хөрөнгө үлдээх бишээ. Та өөрхөн үр хүүхэдтэй тэ одоо хэрхэн яаж амьдрах вэ гэдгийг сурах, яаж мөнгө санхүүдээр анхаарах вэ, яаж баяж гэдэг юм иймэрхүү зүйл. Бас сэтгэл зүйн хувьд бол ингээд яаж амьдрал дээр ингээд одоо амжилттай байх вэ, гэр бүлээ харилцаа яаж тогтвортой авч үлдэх вэ, яаж өндөр өтгөн гэр бүл байх вэ гэдэг талаас бас заах нь өөрөө чинь бол энэ одоо үе уламжлуулан үлдээх нь одоо таны сүнсний зорилго гэж харагдаж байгаамаа. Тэгээ зөвхөн мөнгө материал зүйл биш байх нь шүү. За Wheel of Fortune гарсан бол за энэ бол амьдралын хүрд тийм үү карма. Тэгээ бас амьдралын ингээд тойргийг бол илэрхийлж идэх хөзөр штэ тий. Тэгээд хувь талангийн өөрчлөлтийг илтгэн. Тэгэхээр амьдралдаа тий за юу ихтэй өөрөө чинь амьдралын зорилго бол тий үеийн үрийг одоо маш сайн мэддэг байх тий. Хувь тавиланг ухамсарлах амьдрал чинь гэнтийн өөрчлөлт орсон ч гэсэн үүн дээр төсвөр төвчээртэй байх ёстой бол энэ дээр бол өөрөө чинь нэг сүнсний зорилго юм байна. Тийм яг ч аргагүй гинтийн өөрчлөлт бэлэн бай, хүчтэй бай, үеийн үр гэдгийг ухамсарлах те нүгэл үлдэхгүй байхыг бас хичээж амьдрах нь өөрөө чинь сүнсний зорилго. Хэрвээ чи нүгэл үлдэх юм бол чам дээр нэлээ хатуухан их шинжтэй гэх юм уу? Одоо чиний өвд эзэж байд юм уу? Сахиус чинь чамайг нэлээ хүнхэн шийдэх магадaltaй болохоор нүгэл үлдэхгүй явахыг бол бас нэн тэрүүнд хичээ.
ухамсарлаа. За дараа нь бол нар хөөжрөө сан гарчсан байна те. Энэ бол баяр хөөргийг гэрлэн гэрэлхийгээ илэрхийлдэг, аз жаргалыг илэрхийлдэг маш эерэг хөзөр тийм үү те. Тэгэхээр өөрөө чинь сүнсний амьдрал болохоор те баяр хөөргийг олж харах зорилготой гэсэн амьдралын бараан талыг биш шүү. Дандаа баяр хөөр сайн сайхан талыг олж харж ах зорилготой юм байна шүү. Тэгэхээр хүүхчиг цагаахан байж те бусад аз жаргалыг түгээх хэрэгтэй. Тэг бас тийм одоо сүнсний зорилго гэсэн. Өөрөө чинь бас зан характер энэ дээр харагдаж болно л доо. Өөрөө бол нэг хүүхчиг цайлгамж гэдэг юм хүнд юм хар буруу юм сандгүй уурлаач гэсэндээ те ерөөхдөө нэг хүнд уурлаад хар буруу юм сардгүй хурдан гомдож хурдан мацдаг төрлийн зан характертай бас дээрэс нь мэдээж маш зүйлийг сурч мэдэх сонирхол тэмүүлэлтэй хүн байхаа гэж харагдаад байна. За эдгээр зүйлүүд чинь бас сүнсний зорилгод юм. Тэгээд ерөөхдөө бол суралцаж хөгжих бодит материалын ертөнцийн үн цэнийг бүтээх уламжлалт тогтвортой байдал гэр бүлийн ухаан бий болгох карма болон хувь талангийн эргэлтийг ойлгож өөрчлөлтөд нээлттэй хандах тийм үү те өөрийн гэрлийг нээж илэрхийлж бусдад баяр баясгалан түгэх гэж бол харагдаж байна. За одоо би 4 асуултаас эхнийх нь харъя л да. Ажил мэргэжлийн замнал чиний сүнсний зорилго мэргэжлийн хүрээнд хэрхэн илэрч байна? Ямар чиглэл чамд хамгийн их таарч байна? Тохирч байна гэдгийг харъя. За тэгэхээр би бол энэ дээр харахад бол энийг пэйж болох за шинэ боломж суралцах өсөх дэмжих хэлдэг түрүүн бол би хангалттай хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр өөрчлөлт сүнсний зорилго бас энэ ажил мэргэжлийн хувьд ч ингэж хандах хэрэгтэй. Тэгээ тохирох чиглэлүүд нь бол боловсролын талын мэргэжил сурган хүмүүжүүлэгч байд юм уу те санхүү хөрөнгө оруулалт бизнес гэдэг тиймэрхүү мэргэжлийн чиглэлийг сонгуул зүгээр юм байна. Байгаль орчин бас байж болно. Байгаль орчин гэхэр чинь газар тариалан ч юм уу тэг эхлэх тохиромжтой аажгүй эхлэх тохиромжтой гэж харагдчих байна. Өөрийгөө хөгжүүлж буй залуу хүмүүс бол тэг бизнес эрхлэгч эрхлэх хуваарь юм хийгч байдаг бас тохиромжтой гэж харагдаж байна. Тэг материалын зүйлсээр бол тэг өсөлт дэвших үн цэнтэй зүйлийг энэ ертөнцид бий болгох өөрийнх нь чадвараар тэг бусдыг урамшуулахч байдаг юм. Бусдад урам зориг өгөх чинь бас өөрөө чинь сүнсний зорилго гэж харагдаж байна да. За өөр юу вэ? За би чинь хоёр дахь асуулт нь юу вэ? Тийштэй энэ. Харилцаа хайр дурлал чиний сүнсний зорилго хайр хамтын харилцаанд хэрхэн нөлөөлж байна вэ? Нөлөөлж байгаа вэ гэдэг сэдв юм байна. За тэгэхээр хайр дурлалын сүнсний зорилгоор бол би 10 Ten of Pentacles-ыг авч үзнэ. Тэгэхээр 10 зоос гэсэн үгтэй. Энэ хөзөр дээр болохоор те хайр дурлалын хүрээнд бол те тогтвортой харилцааг илэрхийлдэг хөзөр штэ те. За тэгээд цугтай амьдралыг одоо хамтран бүтээх харилцааг бас илэрхийлдэг те. Та тэгээд одоо өөрийнхөө хайртай хүнтэйгээ ч юм уу гэр бүлийн хүнтэйгээ илүү сүнслэг төвшөнд одоо хайрыг бий болгох тийм үү үн цэнийг бүтээх гэдэг зүйл бол өөрийнхөө хайр дурлалтай бол сүнсний зорилгоны юм гэж харагдаж ил та. Сүнсний зорилго хамтын харилцаанд за тэгээд нөлөөллийг харах юм бол за хайраар дамжуулан аюулгүй бат бөх амьдралыг бий болгох тийм үү гэр бүлтэй хайртай хүнтэй харилцаанд итгэл үнэмшилтэй чухал гэдэг бас баримтлах итгэлэх бие бинийгээ хүндлэх гэдэг зүйлүүд хамт зүйлүүдийг бол энэ хайр дурлалтай бол тэ ингээд харуулж байна. Бас иймэрхүү нөлөөг бас үзүүлэх нь өөрөө чинь сүнсний зорилго болж таарж байна. За хамтын харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа вэ гэдэг тал дээр юм байна. За тэгж бол харагдчих миний хувьд бол асуултын дагуу үзэх юм бол хайр дурлалын хувьд. За 3 дахь асуултыг харах юм бол сүнслэг хөгжил дотоод аялалт. Чи яаж илүү ихээр өөрийгөө олж дотоод хэрлээ хөгжүүлж чадах вэ? Яаж өөрийгөө гэхээр би энэ дээр бол Wheel of Fortune-ыг би бол хэлмээр байна л да. Энэ асуултан дээр бол би энэ хүзрөөс илүү харж иж мэдэрч хэлье гэж бодож байна. Тэгэхээр энэ хүзрийн сүнслэг хөгжлийн талбарын хувьд те хувь тавилын карма өөрчлөлтүүдийг хэлдэг түрүүн би бол хэлсэнтэй тэгээд бас өөрчлөлтийг хүлээн авахд бэлэн байх хэрэгтэй. Амьдралын эрч хүчийг мэдрэх хэрэгтэй.
Тэгээд амьдралаа сургамж авахд анхаарах ёстой. Тэгээд ийм сүнсний зорилго бол байгаад байгаа юм. Сүнслэг хөгжил дотоод аяллалын хувьд бош сүнслэг аялал дотоод хөгжилтэй. За тэгээд өөртөөс айхгүй байж сурах, карма гэдэг зүйлийг ухаарах те за бясалгал хийх те альва зүйлийг одоо уран зохиол бичиж бас болно гэж харуулж байна. Өөрийнхөө сүнсний хөгжлийг их эрхлүүлэх гэвэл тэгээд гэгэрэлд хүрэхийн тулд бас одоо илүү гэгэрлийн замыг сонгож болно те. Одоо энэ гүн ухаан байхгүй гэгэрэл төрлөн гэдэг чинь нэг бол гүн ухаалтай. Тэгээ юу хэлгээд тэгэхээр сүнсний хөгжлөлтөө илүү гүнзгий хөгжлөлт авахын тулд буддын гүн ухааныг сурч болж байна. Одоо буддын гүн ухаан бясалгалтай буддын талаар шашин шүтлгийг судалж номыг олж уншдаг ч юм уу буддын гүн ухааныг судалж болно. Бясалгал судалж болно, авраа судалж болно. Ингэж бас илүү өөрийнхөө сүнслэг байдлаа хөгжүүлэхэд хандуулвал тийм бүтээлч байдал үүсэн сүнслэг байдал чи хөгжин л дөө. За эд материалын хувьд гэвэл авшинд байна л да. Эд хөрөнгө материалыг ертөнцтэй харилцах байдал чиний зорилго болон материалын амьдралын уялдаа ямар вэ гэдэг сүүлийн асуулт юм байна. За энэ асуудал дээр би нар хүзрийг авч хэлнэ. Нар хүзэр бол тийм элбэг дэлбэг байдалтай баяр баясгалан илэрхийлдэг хүзэр амьдрал гэгээлгээр бүтээлчээр хандах те үнэн цэцэн үн цэнийг бүтээдэг гэдгийг бас ухамсарлах нь чиний бас сүнсний зорилго те материалын амьдралын уялдаа холбоо гэвэл за тэгэхээр ингээд харахад бол хүмүүс бол өөрийн чинь айгуу дэмждэг байхтай ингээд айгуу сайн хүн гоё эрг нэдэд төрүүлдэг хүн сайн хүн айкуу потенциал өндөртэй хүн байх гэж хардаг бах. Тэгээд эд хөрөнгө бол өөрийн чинь амьдрал бол ер нь бол бас нэг зүгээр нэг зорилго биш үр дүн гэж харагдаж байна. Тэгэхээр жинхэнэ баялаг бол те өөрийн үнэн төрхөөнийг бусдыг эгээрүүлэх явдал юм аа. За энэ бол энэ нэг юу гэсэн би нэг сая күнзийн сургаал ихчлээс яагаад ч юм санаанд ороод ирлээ. Тэр мөртийг би сэжэлж ирсэн. Тэгээ өөр жинхэнэ баялаг бол өөрийн үнэн төрх дүр төрхөөнийг бусдыг эгээрүүлэх явдал юм аа гэж нэг күнзийн сургаал гэдэг байхгүй. Энэ аюус айгүй утга учиртай зүйл л дээ. За тэгээд тэрнээс иш татав. За ийм дагаад байна. За одоо тэгээд ерөөхдөө ингээд эдгээр дөрвөн асуулт нь ингээд би сүнсний зорилгож уялдаа холбоор харахад товчоор хэлэх юм бол тэ ингээд таны сүнсний зорилго бол материалын ертөнцид үнцэн бүтээх тийм үү. Замаар сүнслэг замлаа биелүүлэх, гэрэл үнний түгэж бусдыг урамшуулж өөрчлөлтөд хөтлөх, өөрийн жинхэнэ дотоод хүчийг нээж тэ доктортой амьдралын суур бүтээх, хувь тавилын кармагийн эргэлтийг ухаарж урсгалаар биш ухамсараар амьдрах. За гэдэг зүйл нь бол энэ өөрөө чинь сүнсний зорилго шүү гэдгийг бол хэлээ. Маш тэгтээ бас би энэ хүзрээс авч хараад хад бол ер нь бол нэлээ мөнгө олдог ч юм уу. Мөнгөний энерги сайтай хүмүүстэй ингээд бараг унтчих хатал мөнгө орж ирдэг гэж ярьдаг шүү дээ тий. Тийм бас энергитэй хүмүүсээс нэлээ бага харуулж байна. Энерги бол аюу сайтай хүмүүсээс аюу харагдаж байна. Энэ харалтаа дээр үйл саана хүзэр байна, Ten of Pentacles байна, Wheel of Fortune. Энэ бол аюу гайхалтай хүзэр бас бууж байна. Суваараа бизнес хийдэг ч юм уу, ажил карьер бизнесийн хувьд бас нэлээ амжилттай явах хүмүүсээс дугаарыг сонгосон байх магадлал өндөр байна. За мэдээж оюутан залуусууд маань бас энийг бас үзэж байгаа байх гэж бодож байна. За ингээд үүгээрээ 3 дугаарын таарад уншлага маань өндөрлөө. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баяртай.